Сайн байцгаана уу хүндэт сонсогчдоо. Өнөөдөр тооны утгын талаар ярихаар бэлдсэн. 1, 11, 111, 1111 тооны нумралог буюу эдгээр тооны утгууд сахиусан тэнгэрүүдийн тоо, тарот, сүнслэг бэлэгдэл, шинжлэх ухаан, философи гэсэн олон өнцгөөс наривчлан тоонуудаа задлан тайлбарлан хүргье. Нумралог буюу тооны далд утга энергийн судалгааны ухаанд 1, 11, 111, 1111 гэсэн дараалал манлайлал шинэ эхлэл бие даасан байдал энергийн төвлөрөл хувь хүний хөгжлийг илэрхийлдэг. Энэ дараалал яагаад онцгой вэ? Энэ өсөлт бүтцтэй учраас амьдралын энерги өсөж сүнслэг өөрчлөлтүүд бий болохыг илтгэж байгаа. Та бодол санаагаа зөв чиглүүлвэл хүссэн зүйл чинь биелэлээ олж байдаг. 1, 11, 111, 1111 нь энжлийн тоо буюу сүнслэг ертөнцөөс ирж буй дохио гэж үзэж болдог. Энэ нь танд сахиусан тэнгэрээс ирж буй мессеж байж болдог. 1 бол шинэ эхлэлийг илтгэн, 11 бол таны зүм бэлэг нэмэгдэж буйг илтгэнэ. 111 бол ертөнцийн өндөр түвшинд хүрч буйг илтгэнэ. 1111 нь бол олон дахин харуул таны бодол санаа биелэхэд ойрхон байна гэж ойлгож олно. Хэрвээ та 1, 11, 111, 1111-ийг давтан харуул дараах мессежүүдийг агуулж байж олно. Бодол санаа чинь хүчтэй тул зөв зүйл дээр төвлөрөхийг зөвлөж байдаг. Шинэ эхлэл ойртож байна, өөрчлөлтөнд бэлэн байхыг илтгэж байдаг. Сүнслэг сэрхүү өндөр түвшинд хүрч байна, өөрийгөө илүү сонсхийг зөвлөдөг. Хэрв та 1111-ийг олон дахин харуул таны бодол хүчтэй тул өөрийн хүсэл мөрөөдлөө зөв чиглүүлэх гэсэн дохио байж болдог. Энэ тооны дараалал нь сүнслэг төвшөнд гэгэрлийн хаалга нэгдэж буйтай холбогддог. 1111 нь орчлон ертөнцийн дохио бөгөөд та шинэ боломжит зам мөртөө нүүр тулах гэж байна гэсэн утгатай. Энэ тоог давтан харж байвал бодит байдлаа өөрчлөх чадвар нэмэгдэж байгаа гэсэн үг. Шинжлэх ухаан математик дахь утга нь энэ нь практик бүтцтэй тоон энергийг маш хүчтэйгээр өсгөж буйг харуулдаг. Хэрвээ 1, 11, 111, 1111 гэсэн дарааллыг давтан харуул таны амьдрал томоохон өөрчлөлт гарна. Сүнслэг өсөлт явагдаж байна. Та өөрийн бодол санаагаа хянаж сурах хэрэгтэй. Энэ тоог дахин харуул харж байвал амьдралын шинэ хаалга нэгдэж ирээдүгөө зөв чиглүүлэх хэрэгтэй гэсэн дохио гэж ойлгож болдог. 1, 11, 111, 1111 тооны дараалал нумралог талаас нь манлайлал шинэ эхлэл энжлийн тоо орчлон ертөнцийн дохио хувь тавилан тарот хөзөр дээр шиттэн бодлоо бодит болох хүч сүнслэг гэгэрл сүнсний хөгжил математик талаас нь бүтцтэй өсөлт хүчтэй давтамжтай байдлыг илтгэнэ. Таны бодол бодит болох болно эерэг бай. Шинэ боломжууд таны өмнө нэгдэн сүнслэг төвшөнд өөрчлөлт авчирч байна. Эдгээр тоонуудыг та олон харуул энэ нь таны хувь тавилангийн чухал мөчлгүүдийн нэг гэдгийг ойлгоорой. Миний хийж бүтээж буй контент танд хэрэгтэй мэдээлэл хүргэсэн бол та дэмжиж лайк, subscribe дараад бусдад түгээгээрэй. Мөн сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Танд баярлалаа.